За, invest in time, small money to big money. Цаг хугацаанд хөрөнгө оруулна уу? Жижиг мөнгийг яаж том мөнгө болгох вэ гэдгийг харъя. За, хөрөнгө оруулалтанд бол цаг бол маш хүчтэй зүйл. Яаж нөлөөлж юм бэ гэдгийг баримтаар харъя. За, түүнийг харуулахын тулд зээгийн бичсэн нийтлэлээс авчирлаа. Тэр бомтон болохыг хүсвэл хөрөнгө оруулалтыг яагаад заавал хүмүүс эрт ихэл гэж хэлдэм бэ гэсэн нийтлэлийг харуулъя. За, энэ зурган дээрээс графикаас харах юм бол 25 настайгаас хөрөнгө оруулалт хийсэн хүн нөгөөх нь 5 жилийн дараа буюу 30 настайгаас эхэлж хөрөнгө оруулалт хийсэн хүний ялгааг харах гэсэн юм. За, жил болгон ижилхэн жилд $5,000 хөрөнгө оруулалт хийсэн. Өгөөж нь жилийн инфляцийг хасаад цэвэр 7% өгөөжтэй. Яг ижилхэн явсан. За, ингээд энэ хоёр хүний хөрөнгийн ялгаа нь 65 нас хүрэхэд хэр ялгаа гарах нь вэ? Гэхэд 25 настайгаас эхэлсэн хүний хөрөнгө нь 65 нас хүрэхэд 1 сая гаруй $1 хуримтлуулж чадсан байна. За, 5 жилийн дараа буюу 30 наснаас хуримтлуул эхэлсэн хүний хөрөнгө нь болохоор 1 сая арай хүрэхгүй $739,000 сая хүрэхгүй. Тэгэхээр 5 жилийн ялгаа дээр ийм их зөрүү гарч байна. Цаг хугацаа явах тусам мөнгөний хүүгийн үржих нь 5 жилийн өмнө эхэлсэн хүнийх нь болохоор маш хурдан үржиж тийм аа. Тэгэхээр аль болох эрт эхэлэх нь бага мөнгөтэй хүнд бол боломж юм аа. За, яг үнэндээ энэ хоёр хүний хөрөнгө оруулалт нь 13 жил хийсэн. 13 жил болгон $5,000 хийсэн. За, тэгвэл өөрийнх нь яг үндсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэд байх вэ? 13-ыг 5-аар үржүүлэх. 65 нас хүртэл. Тэг үзэхээр жил болгон $5,000-ыг 13 жил 7% өгөөжтөгөөр хийхэд 65 настай нийт хөрөнгийн хэмжээ нь $1,07,752,000 болж байна. Тэгэхээр яг өөрийнх нь үндсэн хөрөнгө нь өөрийнх нь хийсэн хөрөнгө оруулалт нь $65,000, өгөөж нь 40% буюу $42,752,000 болж байна. Эндээс харахад юу вэ гэхээр за би 20 жил хийж чадахгүй, 30 жил хийж чадахгүй гэх юм бол 10 жил хийгээд тодорхой хэмжээний хугацаанд дахиад 10 жил түүнийгээ хөрөнгө оруулалтанд хийчих юм бол бас нэг боломж байх нь. За, энэ хоёр үнийг харахад 35 жилийн дараагаас 5 жилээс өмнө хийсэн хүний мөнгө нь үржих мөнгө нь болох жилээс жилд өсөж эхэлсэн. 1 жилийн дараа гэхэд $32,920, 2 жилийн дараа $35,200 гээд жил өнгөрөх тусам ялгаан зөрүү нь $350,000 нөгөө хүн нь илүү явж байгаа юм. Тэгэхээр 5 жилийн зөрүү хүртэл ийм их ялгааг хүүгийн хүүдээр гаргаж өгнө. Тэгэхээр 7% хүү гэдэг маань яг дунджаар ижилхэн бодсон боловч хөрөнгө оруулалтаар бол дээшээ доош олон 7-оос илүү 10%, 15%. За, 7-оос бага байж болно. Энэ жил өгөөж нь 5%-тэй, 4%-тэй байж болно. Гэтэл тэгж дунджаар ингэж өсөж дээшээ доош болох нь чухал биш. Тэр мөнгө хөрөнгө оруулалтын зах зээл дээр байж чадах хугацаа нь чухал. Тэгэхээр байнга хөрөнгө оруулалт хий гэдэг маань эндээс харагдаж байгаа. Байнга тогтмол орлоготой л бол сар бүр тогтмол хэмжээний мөнгөөр хийж эхэлж сурах нь. Тэгэх юм бол тэр мөнгөний мод чинь өссөөр яваад танд хөрөнгийн их усүр тай болгоно гэсэн. 1 сая $1 болчих юм бол тэр чинь мөнгөө үржүүлж эхэлнэ. Тэнгүүд нөгөө мөнгөний хүүгээр амьдрна гэдэг чинь тэр байхгүй юу? Тэгэхээр тэр цагт би нөгөө санхүүгийн эрхчлөлөө буюу
хөдөлмөр хийхгүйгээр мөнгийг өөрөөр нь өсгөөд явах боломжтой юм аа. Тиймд бидэрт боломж юу вэ гэхээр invest in time. Цаг хугацаанд л хөрөнгө оруул. Мөнгөний асуудал бол насан туршийн асуудал. Тэмчраас хөрөнгө оруулалтыг, хөрөмтлөлийг насан туршдаа зуршил болгох нь чухал. За энэ төвс хэлсэн байна. The best time to start investing was yesterday. Хөрөнгө оруулалт хийж эхлэх хамгийн тохиромжтой цаг бол өчигдөр байсан. Өчигдөр миний 20 настай, өчигдөр миний 30 настай байсан. The next best time in today. Дараагийн сайн цаг бол боломжтой өнөөдөр. Өнөөдөр би хэдэн настай бодвэ? За би 60 наснда нэг тиймээ сар болгон $200 аваа суучдаг боломж тиймийг мөрөөдөж байна. Тийм төлөвлөгөө гаргая гэж бодож байгаа бол өнөөдрөөс ахуулаад тогтмол би сар бүр $100 хийнэ. 5 жилийн хугацаанд хийгээд үз та. Тэгвэл тэр чинь зуршил болоод хөрөнгө оруулагч болоход хөрөнгийн зах зээл дээр мөнгө яаж өсдгийг хүртэл харах, мөн цаашдаа санхүүгээ авч явахад зөв дадал болох юм аа. За цаг бол хөрөнгө юм шүү. Invest in time. Цаг хугацаанд хөрөнгө оруулна уу?